Монгол нүүдлийн зан үйл. Монголчууд эрт үеэс жилийн дөрвөн улирлыг дагаж нутаг сэлгэн нүүдлэж ирсэн. Монголын нүүдэлчдийн эртний зохион байгуулалт махац усан ба ясан төрлөөр нүүдлэх, хөршийн холбоогоор нүүдлэх, хар элгийнхэнтэй нүүдлэх, баяны хаяа бараад нүүдлэх зэрэг олон хэлбэртэй. Монголчууд нүүдлэх өдөр буух газраа өмнөөс товлон шинжих, шав тавих, нүүдэлд бэлтгэх, сайлах ёс зэргийг баримталдаг. Нүүх ёс. Гэрээ буулгах барихтаа нар зов тойруулан ханаад уйлж суургаан тойруулж хошлонгоо татна. Тооныг хамгийн сүүлд ажидл тооныг гэрийн буурнаас гадагш гаргах ёсгүй. Ачаалж байх үед гэрийн буур дээгүүр ачаатай ачаагүй мал гаргадаггүй. Ачаа хазайн хөсөг туйлна гэж цээрлэнэ. Хөсгийн өмнө адууга бусад малаа ачааны араас тууж нүүдэг. Сайлах ёс. Малчид удаан хугацаагаар алслан нүүхвэл саахалтын хүмүүсээ уран цайлж хаана нүүж очихоо мэдэгдэн ахин дахин саахалт нутгалахын ёроол тавина. Нүүж яваа айлыг хүндэтгэн танихгүйгээ зүйл хамаарн замд таарах айл шин цай идэ барин өгдөж заавал сууж цайлна. Хуучин цай халаажагвал шинэ бөөрөнд удаан суухгүй ёр гэж цээрлэнэ. Шав тавих ёс. Шинэ бөөрөнд гэрийн эзэн төрүүлэн ирж шав тавих буюу гэрийн бөөр сонгож тулгын 3 чулуу тавих ёсыг гүйцэтгэнэ. Бөөрэ төвгөр газарт сонгоно. Гэрийн эзэн борныхоо эмээлийг авч шав тавьсан бөөрний зүүн талд тавина. Шинэ бөөрөнд буугаад идэ цайныхаа дээжийг хангай дэлхий дайн өргөнө. Нүүхтэй тулгын чулууны зүүн баруун урд талын аль нэгийг нүүх зүг рүүгээ суурнаас нь хөдлөгнө. Өөр хошуунд нүүхвэл тулгын чулуугаа тэн явах ёс байсан. Монгол нүүдлийн зан үйлийг Монгол улсын соёлын бие тус үеийн төлөөллийн үндэсний бүртгэлийн уламжлалт баяр наадам зан үйл ёс тоглоом наадга урай дуудлага ай савд бүрдгсэн байна.